Бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд нэгэн шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэнийг үйлчлүүлэгч та анзаарсан байх. Томоохон супермаркетуудын махан бүтээгдэхүүний тасагт ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс гаднах үзмжээрээ бусдаас ялгарах өвөрмөц савлгаатай Merlin брэнд савлгаан доторх бүтээгдэхүүний амд чанар, үйлдвэрлэлийн технологи, хадгалалтын онцгой эко орц найрлагаараа Монголдо төдийгүй Азида анхдагч бүтээгдэхүүн юм. Махын сүлжэт компаниуд Хян консервийн үйлдвэр 2014 оноос эхлээд зах зээл дээр жижиглэн савлгалсан бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар зорж ажилласан энэ хугацаанд судалгааны ажлуудыг олон үе шаттай хийсэн. Ингээд өнөөдрийн байдлаар жижиглэн савлгааны үйлдвэрийнхаа тоног төхөөрөмжийг суйрлуулаад шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулахад бэлэн болсон байна. За энэхүү үйлдвэрийг ашиглалтанд оруулахын тулд Монгол, Герман мэргэжилтнүүд олон хоног мөн Солонгос мэргэжилтэнтэй хамтарч ажиллаж олон хоног энэ төслийн ажил дээр сууж ажилласан. Ингээд эцсийн шатанд бол өнөөдөр тоног төхөөрөмж огсраад ингээд бүтээгдэхүүн худалдаанд гарахад бэлэн болсон байна. За энэ тоног төхөөрөмжийн онцлог гэх юм бол өөрөө 2015 оны шинэ загварын тоног төхөөрөмжүүд яг одоо баруун Европын зарим улсууд, за Америк, Канада зэрэг улсуудад өргөн ашигладаг тоног төхөөрөмжүүд байгаа. Энэ тоног төхөөрөмжийг Аз төвдөө Монгол улсад анхдагч болж оруулж ирээд энэ тоног төхөөрөмжийг бас тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өсөндөө манай хамт олон үе шаттайгаар хийж явж байна. Хэрэглэгч юу хүсэж байгааг оновчтой тодорхойлж нийлүүлэх нь зах зээлийн хууль төдийгүй үнцэнтэй санааг хэрэгжүүлэх томоохон алхам юм а. Дэлхийн нийтийн хэрэглэгчдийн чиг хандлага Монголдо хийсэн судалгааны үр дүнд хэрэглэгчид аль болох эрүүл, хэрэглээндээ тохирсон жижиг савлгаатай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, цаг хэмнэсэн, илүү ажиллагаагүй, хялбар байх хандлагыг эрэлхийлдэг болжээ гэсэн дүгнэлт гарлаа. Товчхондоо бол зах зээлд жижиглэн савлгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид түлхүү сонгож байна гэж үзсэн. Иймээс Махимпекс компани маркетингийн албаныхан төслийн бага бүрдүүлэн шинэ савлгааны үйлдвэрийн төслийг боловсруулах ажилд оров. Төслийн хүрээнд хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны дүнд Хямыг 200-аас 500 г жинтэйгээр савлахад боломжтой юм а гэсэн үр дүн гарсан ба судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 35% нь ийм саналтай байсан. Үүний үр дүнд төслийн баг тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орчныг хэрхэн өөрийн үйлдвэрт байгуулах талаар гэсэн хоёр чиглэлээр судалгаа хийж тоног төхөөрөмжийн эрд агуулгын ажлыг эхэллээ. 2016 онд болсон IFA буюу олон улсын махан бүтээгдэхүүний үзэсгэлэн дээрээс ер нь дэлхийн чиг хандлага махан бүтээгдэхүүний хувьд бол жижиглэн савлсан энэ зүссэн бүтээгдэхүүнүүд чиглэж байна. Хүний хэрэглээг хялбарчилсан, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүний ариун цэвэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан сав баглаа бодолтой бүтээгдэхүүн зах зээл дээр түлхүү байрших чиг хандлагатай байгаа учраас 2016 оны үзэсгэлэн бас бидний хийж байгаа төслийг батгаж өгсөн. За мөн баруун улсууд бол Герман, Швейцар, Францын дэлгүүрүүдэд өнөөдөр бидний уламжлалт хэрэглэдэг хаануудын лангуун дээрх эзлэх хувь харьцангуй цөөхөн, харин энэ зүс савлсан бүтээгдэхүүний лангуун дахь эзлэх хувь бол харьцангуй нэмэгдэж 80-90% таа болж байгаа нь өөрөө дэлхийн чиг хандлага бол энэ зүс савлсан бүтээгдэхүүн рүү чиглэсэн байна гэдгийг бол тодтогч өгж байгаа. Махны салбарын бизнес эрхлэгч, шинийг эрэлхийлэгч, үйлдвэрлэгчид олноороо цугладаг хамгийн том газар бол олон улсын махны холбооноос жилд нэг удаа зохион байгуулагддаг цар хүрээний хувьд махны салбартаа хамгийн томд тооцогдох IFFA үзэсгэлэн яруу байдаг. Орчин үеийн шинэ дэвшил техник технологитой газар дээр нь танилцж мэдээлэл судалгаа хийх эхний ашмаа хэрэгжүүлэхээр холбооны бүгд найрамд Герман улсын Франкфурт хотноо зохион байгуулагдсан IFA 2016, Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулсан ESO 2015, Америк нэгдсэн улсын Чикаго хотод зохион байгуулагдсан IMI 2015 зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдээс зүсэгч болон автомат савлгааны тоног төхөөрөмжүүдийг судалж шинээр ашиглалтанд орсон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгож захиалсан явдал юм. Үзэсгэлэн бүрийн үеэр махан бүтээгдэхүүний салбарын форумыг зохион байгуулж орчин үеийн шинэ техник технологи, чанар стандартын тухай олон чухал асуудлыг хилцэж суухад үйлдвэрээ дэлхийн жишгт нийцүүлэх олон чухал ажлын санааг олж хардаг нь үзэсгэлэн ярмгуудын бас нэг давуу тал гэлтэй.
Мэргэжил нэгтнүүд үзэсгэлэн яармагт уулзалтаж, ажил хэрэгч өөр амьсгал, өөр хоорондоо мэдлэг туршлагаа солилцож, харилцан мэдээлэл солилцож, сургалт сурталчилгаа явуулснаар аян замын ганцхан дүүрэн ажил хэргийн түншээ олсон нь Германы Multivag сав баглаа бодлын машин, Textor зүсэгч тоног төхөөрөмжийн компаниуд юм. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь автомат ажиллагаатай бөгөөд үйлдвэрийн шат хамжлага мөрн хүний оролцоогүйгээр програмчлагддаг бөгөөд бүтээгдэхүүнийг зүсэж савлах зорилттой юм. Гэвч энэхүү төхөөрөмжүүдийг үйлдвэртээ байрлуулахын тулд үйлдвэрийн орчныг дэлхийн стандарт шаардлагад нийцхүйц тогтмол хэмээн дулаантай зориултын хөргөлт агааржуулалтын систем бүхий орчныг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил үлдлээ. Төслийн баг орчин үеийн шинэ шийдэлтэй автоматжуулсан систем бүхий үйлдвэрийг Монголдо нутагшуулах бүтээн байгуулалтын ажлын эхлэл болох савлгааны өрөөний орчин хөргөлтийн системийг судлахаар 2015 онд бүгд найрамдах Солонгос улсын Сеул хотын Бусон компани тоног төхөөрөмжийн үйлдвэртэй танилцав. 2016 оны 2 дугаар сард Өмнөд Солонгос улсын Бусон компанитай HACCP стандартын дагуу үйлдвэрлэлийн орчныг бүтээн байгуулах гэрээнд гарын үсэг зурснаар ажил хэрэг болсон юм а. HACCP гэдэг нь Hazard Analysis Critical Control Point буюу эвзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо гэсэн үгийн товчлол юм а. Олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг энэхүү тогтолцоо нь хүнсний үйлдвэрлэлийг анхан шатнаас нь эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх дамжлагын аюултай байдлын эрсдлийг үнэлж хяналт тавин системтэйгээр судлан шинжлэх юм. Machimpex хувьцаат компани 2016 оны 1-р сараас эхлэн 6 сарын хугацаанд бүгд найрамдах Солонгос улсын Бусон компани тусламжтайгаар шинэ үйлдвэрийн орчин хөргөлтийн тоног төхөөрөмжөөр тогтмол 12 градусын дулаанд барих 1.5 мм-ийн зузаантай хавтангаар 61%-аас дээш чийгшилтэй орчин бий болгосон байна. Мөн үйлдвэрийн орчинд 24 цагийн турш автоматар ажилладаг ариун тухлын төхөөрөмжийг суурилуулжээ. Үйлдвэрийн орчинг бүрдүүлэхэд бүгд найрамдах Солонгос улсын 4 компани консорциум хэлбэрээр оролцож хям савлах үйлдвэрийн орчин бүрдүүлсэн байна. Энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхийдээ бэлтгэн нийлүүлэхээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчдэд хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор эрүүл баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж үүсгэх юм а. HACCP-г Нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн эрүүл мэндийн байгууллага хянаж үйл ажиллагааг нь шалгадаг байна. Би хөргөгч машинтай холбоотой салбарт 30 жил ажилласан бөгөөд одоо хөргөгч машин үйлдвэрлэх, худал даалгах, суйрлуулах компанид захирлаар ажилладаг. Манай компани Солонгосын маш олон компанид хөргөгч машин үйлдвэрлэн нийлүүлж, мөн суйрлуулан өгч байна. Өнгөрсөн жил Machimpex компани захирал манай компани дээр иж танилцаад манай компанийг сонгосноор бид энэ төсөл дээр хамтран ажиллах болсон юм а. Шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотноо 2015 оны 10 дугаар сард холбооны бүгд найрамдах Герман улсын Multivag, Textor компаниудын удирдлагуудтай байгуулав. Гэрээ ёсоор 2016 оны 6 дугаар сард тоног төхөөрөмж угсралтын ажлыг эхлэн гүйцэтгэж, 9 дугаар сард бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгож хүлээлгэж өгөв. Хэрчих, савлах машины туршилт, сургалтыг гадаад мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу шинэхэн үйлдвэрийнхээ үйл ажиллагаан дээр бэлтгэгдэн анхныхаа бүтээгдэхүүнийг ном ёсоор нь үйлдвэрлэж эхэллээ. Орчин үеийн мах боловсруулах техник технологийн ололтыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, Монгол махны чанарыг хэвээр хадгалсан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нэм тэргүүний зорилгоо болгож, ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд аюулгүй, чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хэрчиж савлах үйлдвэр нь HACCP стандарт, хөргөлтийн систем, хосолмол бүрэн автоматжсан тоног төхөөрөмжүүд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалалт гэсэн 4 үгээр овчхон илэрхийлж болно. Machimpex-ийн судалгааны үр дүнд хэрэглэгчдийн чиг хандлага, хүнсний аюулгүй байдлын дэлхийн стандарт шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг нийлүүлж, холбооны бүгд найрамдах Герман улсын Multivag компани 50 жилийн өмнөөс савлгааны машин зохион бүтээж, салбартаа тэргүүлэгч болтлоо ажиллан өдгөө 100,000 орчим машин тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Дэлхийд даяараа 4,800 орчим ажлагчтай 80 гаруй охин компаниар дамжуулан дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаа эрхэлдэг. Multivag Бидний машины давуу тал бол хүнсний үйлдвэрлэлд ашиглах машиныг цэвэрлэгээ, засвар үйлчилгээг маш хялбар хийх боломжтой хийсэнд байдаг.
Мөн Европ, Америкийн аюулгүй ажиллагааны стандартуудыг хангасан байдаг нь үнэлэгддэг. Бид хэрэглэгчдийн худалдан авалтын өмнөх болон дараах үйлчилгээг их анхаарч ажилладаг нь амжилттай ажиллахад нөлөөлдөг. Multivac компани нь Mach Impex компанитай хамтран ажиллаад 4 жил болж байна. Би Mach Impex компанид энэ шинэ технологийн машиныг суйрлуулан өгч Монгол мэрэгжилт нэгтнүүдтэйгээ хамтран ажилласандаа баяртай байна. Mach Impex компани бизнесийн өндөр амжилтыг хүсэж байна. Sehr stolz, dass Савлгааны Multivac R245 машин нь 100-аас 500 г хүртэлх бүтээгдэхүүнийг савлах боломжтой. Цагт 300-аас 1500 кг хям савлах хүчин чадалтай. Энэ хүчин чадлаараа ажиллавал өдөрт 8-аас 10 тонн бүтээгдэхүүн савлана. Савлах машины хувьд савлгааныхаа явцад азотын цэвэршүүлсэн хий савлдгаараа Монголдо анхдагч. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэхүү хүнсний хийг савлахад бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 40-оос 60 хоногоор уртсдаг байна. Өөрөөр хэлбэл савлгаанда 99,999% цэвэр агаар хийж бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалалттай болгох юм. Multivac машины ажиллагааны ерөнхий зарчим нь хүнсний бүтээгдэхүүн савлахад зориулагдсан эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын бүхий л шаардлагыг хангасан байдаг. Юун дөрөнд тусгай аргаар боловсруулсан ороосон пленкийг савлгааны машины анхны дамжлага болох дамжуулах төхөөрөмжөд суйрлуулан тэндээсээ аяга хэвлэх буюу доод пленкийг татах төхөөрөмж рүү татагдсан аяга хэвлэгддэг. Харин дээд шарунгийн пленк аягны тагийг хэвлэх төхөөрөмж рүү татагдсан ордог. Аяга хэвлэгч машин хүний оролцоогүйгээр пленкоо татаж тодорхой температур бүхий халаагч төхөөрөмжийн тусламжтайгаар аяга болон тагийг хэвлэхээр програмчлагдсан юм. Аяга хэвлэгдэн гарч ирэхэд текстер машинаар зүсэгдсэн хям аяг нь савлагдаж, савыг битүүмжлэн таглах үед савн дахь агаарыг сорон авч оронд нь хүнсний эко хий буюу бидний амьсгалах орчинд түгээмэл байдаг M2 CO2-ын агуулмжтай тусгай найрлага бүхий зориултын хадгалтын хийг савлгаан шахаж шошго наадаг. Харин дараа нь хөндлөн ба босоо зүсэлт хийгдэх төхөөрөмжөнд орж бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очиход бэлэн болно. Уг савлгаа нь амар онгойлгох болон буцааж таглах боломжтой цоожлогч тагтай. Энэ савлгааны технологи нь Монголдо анхных бол хоршин ажиллаж байгаа зүсэгч машин нь Азида анхных юм. Mach Impex компанид хүчин чадлаараа Монголдо төдийгүй Азидан анхны хамгийн том зүсэгч машин суйрлуулж ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ машин нь Германд зохион бүтээж сайн чанарын герман гангаар болон өндөр технологи ашиглаж хийгдсэн юм. Энэ машиныг ажилуулах болон уг машинд сервис үйлчилгээ хийхэд маш их хялбар байхаар тооцоолж хийсэн нь хүнсний үйлдвэрлэлийн нөхцөлд давуу талтай. Мөн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг чухалчлан програм хангамждаа суулгасан нь онцлогтой. Хүчин чадлын тухайд бол өдөрт хэдэн мянган килограмм бүтээгдэхүүн зүсэх боломжтой. Уг машины процессор нь маш хурдан хугацаанд ажиллагааны олон командыг зэрэг бодон тооцоолох чадвартай. Dexter TS500 маркийн машин нь хям махан бүтээгдэхүүнийг 4 төрлөөр зүсдэг. Цагт 900 кг бүтээгдэхүүн зүсэх хүчин чадалтай. Dexter машин нь 1 метрийн уртастайгаар бүрхөвчөнд савлсан 15 диаметрийн голчтой бүдүүн хямыг хаслах төхөөрөмжөнд оруулан бүрхөвчийг хуулж авна. Зүсэгч машин хямыг хамгийн нэмэгэн буюу 162 мм хэрчгээр програмчлагдсан байдаг. Мөн бүтээгдэхүүнийг босоогоор өрөх, шатлуулах, хуйлах, зигзагаар хэрчих гэсэн 4 төрлийн горимтой. Mach Impex компанид зүсэгч технологийн бүрхөвчийг нийлүүлж байна. Кале компани нь 150 жилийн өмнөөс холбооны бүгд найрамдах Герман улсын Wiesbaden хотын хямны бүрхөвчийг үйлдвэрлэж эхэлсэн. Сүүлийн 40 жилд хиймэл бүрхөвчин салбар тэргүүлэгч болсон. Зүсэж савлсан хям нь хэрэглэгчдэд уг бүтээгдэхүүний шинж чанарын мэдээллийг шууд утгаар нөгч хэрэгцээндээ таарсан хэмжээг сонгох нь тэдэнд санхүүгийн хэмнэлттэй бөгөөд дахин энэ бүтээгдэхүүнийг сонгох дур сонирхол гаргаж өгдөг юм. Сүүлийн үед маш нэмгэн зүсэж 80 грамаар савлсан нь цөөн амбултай хэрэглэгчийн сонирхолд их нийцэх болсон.
Мах импекс хувьцаат компанийн савлгааны энэ шин технологиг олж харан Монголын зах зээл нэвтрүүлсэн бизнесийн амжилт гаргана гэдэгт би эргэлзэхгүй байгаа бөгөөд цаашдаа хамтран ажиллахдаа баяртай байх болно. Полиамид бүрхөвчин савлсан бүтээгдэхүүн нь тодорхой хугацааны дараа слайсер буюу бүрхөвч хаслах төхөөрөмжөнд зүсэгдэх хүртэлх хадгалагдах хугацаанд жингийн хорогдол гарахгүй байх сайн талтай байдаг. Мөн бүрхөвчийн дотор тал нь махан татштай маш сайн барьцалдаж өгснөөр савлсан бүтээгдэхүүнээс шүл ялгарх нөхцөлгүй болгодог байна. Бүрхөвчийг суналт багтаа материалаар хийдэг нь нэгэн жилд хэмжээтэй бүтээгдэхүүн гарах нөхцөлийг бүрдүүлдэг. Бид нар шинээр үйлдвэрлэсэн шинэ технологи хэрэглэн савлсан энэ бүтээгдэхүүний хадгалтын хугацааг тогтоох зорилгоор үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн даруйд нь 3 хоног, 7 хоног, 14, 21 сарын хугацаагаар микробиологийн шинжилгээ хийж энэ бүтээгдэхүүний хадгалтын жинхэнэ зохистой хугацааг тогтоох дуршилт судалгааны ажлуудыг лабораторийн хүрээнд хийж байгаа. За MAP буюу энэ шинэ савлгааны технологи нь бол сүүлийн үед ер нь бол 90-ад оноос хойш дэлхийд дахина өргөн нэвтэрч эхэлсэн. Одоо бол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд маш өргөн хүрээтэй хэрэгжиж байгаа юм шинэ технологи. Энийг бол манай үйлдвэр данхлан Монгол улсын хэмжээнд хэрэгжилж байна. Мах импекс хувьцаат компани Монголын махны салбарын лабораториуд дотроо бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлдог бүрэн автомат ажиллагаа бүхий Герман улсын ээж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр онцлог юм. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд өдөр тутам лабораторийн шинжилгээ хийдэг нь бүтээгдэхүүн болгоныг чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай байх боломжийг бүрдүүлжээ. Лабораторийн химч, микробиологч, лаборантууд Монгол улсын хүнсний аюулгүй байдал, стандартчлалыг мөрдөг болгон чанарын авлагыг боловсруулж, үйлдвэрлэн гаргаж буй бүх төрлийн түүхийг бэлэн бүтээгдэхүүн, цэвэр бохир ус, үйлдвэрлэлийн орчин, ариун цэвэр, эрүүл ахуйн сурцад хим, микробиологийн эж бүрэн шинжилгээ хийж хяналт тавин ажилладаг байна. Шинэ савлгааны тоног төхөөрөмжийн хамгийн онцлог зүйл нь бүтээгдэхүүний өнгө, үнэр, амт чанарыг алдагдуулахгүйгээр хадгалахад чиглэгдсэн эко шийдэл буюу үйлдвэрийн тусгай орчинд азот, хүчил төрөгчийг 70-30-ийн харьцаатай гаргаж авсан N2, CO2 томьёо бүхий азотын хий юм. Берлин брендийн хадгалалт хүний байгалийн байнгын хэрэглээ болсон эрүүл мэндэд ээлтэй орчин үүсгэх азотын хийг ашиглаж байгаа нь байгалийн болоод техникийн шинжлэх ухааны хосолмол ололт гэдэгтээ хинч марахгүй бизээ. Азот нь дэлхийн агаар мандлын эзэлхүүний 78.1%-ийг бүрдүүлдэг. Өнгө, үнэр, амтгүй, инерт хий гэдгийг 10 жилийн дунд ангийн сурагчдаас асуухад дөвгүйхэн хариулна. Бүтээгдэхүүн савлагдаж таглах явцад савн дахь агаарыг суруулж вакуумжуулсны дараа савлгаанд азотын өндөр цэвэршил бүхий хийг дүүргэнэ. Ингэж дүүргэсэн бүтээгдэхүүн хүний биед ямар ч хор нөлөөгүйгээр онцлог. Огторгуйн хөлгөнд сансрын нисгчдийн амьсгалах агаарын 5.4 орчим хувьд байдгаас үзэхэд азот нь амьд организмын эд болон амин хүчлийг бүрдүүлж амьтан ургамлын амьдралд чухамхүү азот, хүчил төрөгчийн холимог хамгийн зохимжтой гэдгийг нотолж байгаа юм. Бидний амьсгалдаг агаарын 78% нь азот орж байдаг, 21% хүчил төрөгч байдаг. Тэр 78%-ийн азотыг үйлдвэрийн аргаар цэвэршүүлээд өндөр цэвэршилт бүхий 99,999%-ийн сурцтой хин азотыг гаргаж авдаг байна. Хийнээс ахуулаад, шугам холболтоос ахуулаад энэ бүтээгдэхүүнд орж байгаа энэ савлгаанд орох хүртэлх бүхэл одоо тэр үйл явцууд маш нарийн вакуумдсан битүү орчинд хийгдэж байгаа. Тэгэхээр л ерөөсөө одоо энэ ямар ч тийм гадны ямар нэгэн одоо нөлөө байхгүй, урвалд орохгүй. Тэгээ цэврээр хадгалах гэсэн үг л байна. Чанартай, эрүүл, баталгаатай
махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үлгэр жишээ болсон Махин Бэкс хувьцаат компани баялаг түүхийнхээ хуудсыг дахин нэгээр нэмж эрхэм хэрэглэж харилцагч та бүхний таашаалд нийцэх, шинэлэг, шилдэг, чанартай сайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгч түмэндээ HACCP стандартад нийцсэн орчинд автомат ажиллагаа бүхий зүсэж савлсан Берлин брендийн 5 төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхэллээ. Берлин брендийн бүтээгдэхүүн нь 200 г жинтэй 16 хэрчим бөгөөд гахаан гуйны махтай, дахианы зээж махтай, утлагад хям, чанамал хям, үхрийн зүрхний махтай хям зэрэг 5 төрлийн бүтээгдэхүүн багтана. Хүнсний зориултын хийг шагаж савлсан байдаг тул бүтээгдэхүүний чанар амт өөрчлөгдөхгүй давуу талтай. Энэхүү бүтээгдэхүүн нь Америк, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгчид хэрэглэж дадсан хэрэглээ болсон байдгаар онцлог бөгөөд хэрчиж савлсан хяман бүтээгдэхүүний төгс шийдэл юм а. Гэр бүлийн өглөөний цай, аялал зугаалга, зочид буудал рестораны өглөөний цайнд хүний үйл ажиллагааг хэлбэршүүлснараа аль хэдийн дэлхийн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээ болж чадсан давуу талтай. Зөвхөн хэрэглэгчдэд таашаагдаа зогсохгүй, өндөр шаардлагатай мэрэгжлийн мастер тоглогчдын сэтгэлд нийцэж, ажлыг нь хөнгөвчсөн нь чамин тансаг ямар ч төрлийн зуршиг хурдан шуухаа бэлтгэхэд тохиромжтой 1.6 см-ийн нимгэн зүсэлттэй өнгө өнөр амт чанарын өөрчлөлтгүй хадгалалтын эко савлгаа нь харилцагч байгууллагуудын талархлыг зүй ёсоор хүлээж байгаа юм. За манай жишдуудад бол маш олон төрлийн жиш төлөөлөгч нар гадна дотоодын жиш төлөөлөгч нар ирдэг байгаа. Энэхүү гадна дотноос ирсэн жуулчид жишд маань бол өглөөний хоолндоо бол маш их ач холбогдол өгдөг байгаа. За хям бүтээгдэхүүн гэдэг бол өглөөний хоол брекфастэнд бол маш салшгүй гол хэсэг нь байдаг. За энэхүү Махин Бэкс компаниас бэлтгэн гаргаж байгаа шинээр гаргаж байгаа 5 төрлийн Берлин брендийн бүтээгдэхүүн нь нарийн зүсэлттэй төрөл бүрийн зурш болон өгдөө цайнд тохирсон маш сайн чанарын бүтээгдэхүүн болжээ. Дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анхдагч байсаар ирсэн хамгийн орчин үеийн дэвшилтэй технологи бүхий хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмж дэлхийн стандартад нийцсэн өндөр хүчин чадалтай ээж бүрэн дотоод хяналтын лаборатори зэргийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн зэрэгцээ үе үеийн туршлагатай чадварлаг мэрэгжилтнүүдээр бага бүрдүүлж чадсан үндэсний томоохон үйлдвэрлэгч найдвартай татвар төлөгч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Махин Бэкс компани түүхт 70 жилийн ой босгон дээр хэрэглэгч түмэндээ бэлэг барьж буй 200 г жинтэй 16 хэрчим Берлин брендийг үйлдвэрлэх савлгааны шинэ үйлдвэртэй 1.5 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийж уг төслийг хэрэгжүүлэхэд Монгол, холбооны бүгд найрамдах Герман улс, Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улсын инженер техникийн ажилтнууд, технологи, маркетингийн баг оролцож амжилттай хэрэгжүүлж чадлаа. Нээлтийн үеэр холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Штефан Дуплийг төлөөж Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбооны өдөр дах зөвлөлийн дарга Герхард Вакенхут Махин Бэкс компани хамт олонд талархал илэрхийлэн хүнсний аюулгүй байдлыг хангасан хэрэглээг бий болгож байгааг онцлоод Азтай анхдагч үйлдвэр гэдгийг баталсан батламжийг Махин Бэкс компани хамт олонд гардууллаа. Мөн савлгааны шинэ үйлдвэртэйгээ хамт HACCP стандартын орчинд нэвтрүүлж байгаа нь Азтай анхдагч болсон том дэвшлээ хэмээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн дарга Батнасан холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос улсын бизнесийн хамтрагчид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрэмжид шагналыг гардуулсан юм. Компанийнхаа 70 жил зориулан нээж байгаа манай савлгааны шинэ үйлдвэрт бид 5 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зөшиж савлан зориултын хийн савлан зах зээлд нийлүүлж байна. Энэ бүтээгдэхүүний маань онцлог нь гэх юм бол нэгдүгээрт Монгол малын мах байдаг, хоёрдугаарт гэх юм бол бид хамгийн сайн чанартай жорыг ашигладаг. Өшөөнийг нэмж хэлэх онцлог гэх юм бол бид сүүлийн үед орчин үеийн хандлагыг дагаад өөх тос хэрэглэхгүй ийм хэрэглэгчтэй анхаарад тэгээд гахааны махтай, дахианы цээж махтай гэсэн fat free буюу өөх тос ерөөсөө агуулаагүй ийм хоёр бүтээгдэхүүнийг мөн нэмж савлан жижиглэн савлан худалдаанд гаргаж эхлэх гэж байна. Монгол нутгийн соргог бэлчээрд идээшилсэн Монгол малын махыг шинэлэг байдлаар нь дэлхийн стандартад нийцсэн Европ технологи, шинэ савлгааны үйлдвэрийн нэгэн хэмийн ариун орчинд хэрэглэгч таны хүсэл сонирхолд нийцүүлэн амт чанар, савлах хэмжээ, хадгалах нөхцөлийг сайжруулан үйлдвэрлэв.
Berlin брэндийг сонгосон эрхэм хэрэглэгч харилцагч та бүхэнд баярлалаа. Шинэ бүхэн танд ихийг хийж бүтээх эрч хүч, хүсэл эрмэлзэл, урам зоригийг нэмэх болтугай. Бидний бүтээсэн түүхийн нэгэн шинэ хуудас, дэлхийн стандартад нийцсэн нэгэн шинэ бүтээгдэхүүн. Berlin брэнд. Махин Пикс хувьцаат компани.